Райн гол бол Герман улсын ээж гол юм. Германы чухал түүх соёлын голомт орнууд бүр энэ голын эрэг дагуу байршина. Холн хот бол тэдгэрийн доторх нэгэн юм. Энэ хотын бэлэг тэмдэг болсон холн сум бол дэлхийд хамгийн өндөр Гэдэ маягийн сум болно. Яг энэ сумын хажууд Монгол хүний шүтэн болсон хиймэрсүлтийг орой дээрэн дэгсэн нэгэн буудал харагдана. Хүмүүс энэ буудлыг Райн голын хөвөн дэх Монгол айл гэж тодончлон дуудана. Райн голын хөвөн дэх энэх Монгол айлын өрхийг доктор Лэх Орчбаатар гэргээ үжмө охин соёнотойгоо сөхөд суугаажээ. Эднийх нь хэдэн жилийн өмнө бүх гэрээрэн Германы эрхэд иргэн болж Холн хотод Герман улсын ордос аялал жуулчил арилжааны компанийг байгуулж одоохондоо аялал жуулчил арилжаа худалдаа соёлын солилцоо хийхээс гадна 3 одон төсвийн буудал 2-ыг эжгэнж бий. Замх сайтай усанд жагас арвин, жан сайтай айлд жочин олон гэдэгчлэн Монгол жантай, Европ жочлогтой эднийхэнд хол ойрын жочид хижээд дүүрэн. Гэрийн эжэнтэй болох компанийн эжин Орчбаатар бол уулдан дэлхийн Монгол судлалын хүрээнд дөрөвтэй ажиллаж авсан залуу эрдэмтэн доктор гэдгийг хэн санаж олов? Би бол Монгол ээжийн хүү, эрдэмт шимтэн Вильсон гэж зүтгэдгийн учир болгонд Монгол гэдэг нэгэн нэр тэрэн дуулсан соёл иргэншил дандаа намайг урамшуулж байдагсан гэж Лэх Орчбаатар ярьдаг байлаа. Лэх Орчбаатар 1959 онд Чингис хааны тайлаг дахилагтай Өвөр Монголын ордсын Солонгот тавгатай Малчин Лоослын 2 дугаар хөвгөн боломж яажээ. Аав нь утга усандаан ном түүх, үлгэр дуунд чагарсан бичиг соёлтой хүн байжээ. Монгол Орчбаатарын авийн улсууд бичиг дээр дэмтэй номтой хүн байсан.